Өглөөний мэнд Улаанбаатар, Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагт 7 цаг 10 минутанд танд хүрдэг Дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За Дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг 3 дугаар студиэс хөтлөгч Аргун миний бие болон хөтлөгч өөр Чимбатнар хамтран хөргөж байна. За Дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ аригтай хадгалаад 100 сая эзэн болоорой. Хадгаламжийн урамшуулт аян дахин зарлагдсанаар хамтран ажиллаж байна. За мөн хиймэл оюун суурилсан иргэнэ хамгаалдаг ийм Монголиа хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд Жимба сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарсан уу? Өглөөний мэндийг бас сонсогч та бүхэнд өргөе. Зя. Яг одоо Улаанбаатарт 7 цаг 13 минут болсон байна. Өнөөдөр 2025 оны 3 сарын 25-ны өдөр. За он гараад 84 дахь өдөр юм байна. За он дуусахад яг 281 өдөр үлдсэн байна шүү. Яг одоогийн байдлаар Улаанбаатарт хасах 7 хэмээн хүүтэн байгаа юм байна. За өнөөдөр өдөртөө нэмэх 8 хэмээн дулаан байх бол маргааш өндөө лав гарагт хасах 8 хэмээн хүүтэн. За өдөртөө хасах 5 хэмээн хүүтэн болж хүүтрэх нь байна. За өнөөдөртөө харьцуулахад бол 13 хэмээн огцом юм хүүтрэл явагдах нэ өдөртөө. Тэгэхээр бас хувц ундраа тохируулаарай маргааш та. За нөгөөдөр пүрэв гарагт шөндөө хасах 13 хэмээн хүүтэн, өдөртөө хасах 9 хэмээн хүүтэн байна. За баасан гарагт шөндөө хасах 16 хэмээн хүүтэн болж хүүтрэх бол өдөртөө хасах 7 хэмээн хүүтэн. За бям гарагт шөндөө хасах 16, өдөртөө хасах 4 болж арай хүүтний ирж сулрах юм байна шүү. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээр бүгдээрээ дэлхийд ямар тэмдэглэлт баяр болж байгаа тухай эхний булангараа ярьдаг. 3 сарын 25-ны өдөрт өнөөдөр олон улсын вафлийн өдөр гэж тэмдэглэдэг юм байна. Вафл бичээнүүд ээ? Бичээн. За энэ Бельгиэс гаралтай юм бичээн төрөл. Вафл дургуун хүн гэж бол байхгүй бах те. Дайггүй шүү дээ. За бас нэг сонирхолтой өдөр нь өнөөдөр Толкинийг унших өдөр гэж тохиод юм байна. За Толкины зохиол хамгийн алдартай зохиол бол одоо нөгөө бүгжний эзэн гэдэг зохиолодог. За энэ одоо бас бүгжний эзэнтэй түүний ингээд ертөнцтэй холбоотой жилд нэг 3 чухал өдөр байдгийн нэг нь өнөөдөр тохиож юм байна. Өнөөдөр Толкинийг унших өдрөөс тохиож байна. За дээрэс нь олон улсын төрөөгүй хүүхдийн өдөр гэж бас болж байгаа юм байна. За энэ өдрийг би онцлохоор шийдлээ. Ягаад ийм сонирхолтой санагдлаа надаа. За мөн Грекийн тусгаар тогтносон өдөр буюу Грек гэдэг үндэстэн улс энэ дэлхийд мэндэлжсэн өдөр юм байна. За төрөөгүй хүүхдийн өдөр олон улсын өдрийн тухай ярив. Нэрнээс нь юу гэж ойлгохдохоор байна? Гэхдээ тийм яг сайхнаар бол бодогдохгүй л энэ төрөөгүй гэхээр төрөх байж байгаа, төр чадаагүй гэхээр өөр хэдийгээд бас за сонсъё да, шууд сонсъё. За шууд сонсъё тийм. За Мэри их энэ өдөр хүл хүнд болсон өдөр гэж явдаг юм байна. За тэгэхээр Христийн тайлбараар одоо шашны тайлбараар нь бол Есүс Христийн төрсөн өдөр 12 сарын 25 гэж явдаг шүү дээ. Тэгэхээр яг 9 сарын өмнө гэж тооцохоор 3 сарын 25 өнөдөр болж тарж байна л да тийм. Тэгэхээр яг энэ өдөр Габриэл сахиус бууж ирээд Бурхны хүүхдийг төрүүлэх болгосныг одоо Мэри их тулгсан байна. Ингээд бууж ирэн Тэнгэрээс бууж ирэнгүүтээ чиний гидсэн дотор Бурхны хүүхд гарлаа гэдэг. За тэгэд Мэри ямар нэгэн бэлгийн харьцаанд орохгүйгээр одоо охин биеэрээ давхар биетэй болсон гэж одоо тайлбарладаг. Манайд бол нөгөө тооноор ингэж тий одоо ингээд гидсийн ингээ илээд хүүхд болчдөг. За хачин сонсогдож болох ч энэ өдөр католик шашинтай улсуудад бол чухалчилж авч үздэг өдөр юм байна. За тэгээ 1998 онд Аргентины ерөнхийлөгч Карлос Менем гэдэг энэ хүн энэ өдрийг одоо бэлэгдэж төрөөгүй хүүхд болгон чухал хэмээн үзээд төрөөгүй хүүхдийн төлөх өдөр гэж Аргентин их л зарласан юм байна. За тэгсэн чинь тухайн үеийн одоо Ромын хамгаалсан байсан Йон Паулд энэ санаа маш их таалагдсан. Ер нь төрөөгүй хүүхдүүдийн төлөө нэг өдөртөө болъё доо гэд хамгаалсан дэмжсэн чинь католик шашинтай улсууд байгаа штэ. За жишээ нь Эл Сальвадор, Чили, Гватемала гэдэг энэ одоо католик шашинтай улсуудад энэ одоо өдрийг тэмдэглэдэг болсноор олон улсын шинжтэй болсон байна. Гэхдээ юу гэж шашны агуулгаар ойлгосон 3 сарын 25-нд ирээд бол чи ийм хүүхдийн ээж олно гэдгийг бол хэлээд ингээ те. Тэрэндээ холбоотой шашны. За тэгэнгүүт нь Аргентин энэ өдрийг нь одоо Мэри ихийн хүл хүнд болсон өдөр гэдэг байгаа. Тэр өдрөнд тайлбарлуулад энэ өдрийг бүгдээрээ төрөөгүй хүүхд толгоны төлөө өдөр болгоё гэж зарласан байна. За шашин болгон одоо ер нь бол абортыг дэмждэг хүн. Тэгэхээр энэ одоо өдгөө энэ өдөр нь зөвхөн шашны шинжтэй гэхээс илүү абортын эсрэг үзэл санааг дэмжих олон улсын өдөр гэж бас ойлгож болох нь. За аборт бол ёстой бүр ингээд байнгын ингээ хоёр тишээ хуваагдчихдаг сэдв те. Ер нь аборт хийх зөв буруу гэж хэрүү сонсч ирсэн мэт те бодвол. Одоо сүүлд бас Трамп
нэг тиймэрхүү зүйл яриад байна гэж байгаа. Ааха. За тэгэхээр абортыг яагаад эмэгтэйчүүдийн одоо эмэгтэйчүүд ихэнхдээ ирэх гэж үздэг. За тэгэхээр маш олон түүхэнд ийм олон жишээнүүд байсан шүү дээ, түүхүүд байсан. Хамгийн сүүлд нэг сонирхолтой жишээ байгаа юм байна. Яагаад аборт хийх нь хүний ирэх байх ёстой вэ гэдэг дээр. 2012 онд Савита Халапанавар гэдэг ийм эмтэг бүсгүй 31 настай эмтэг бүсгүй Ирландд явж исэн байгаа. За улсаас хол явж исэн. Тэгээд би давхар байсан. За тэгсэн чинь үжил буюу одоо үжил өвчин буюу сепсис гэдэг ийм төрөлтийн үед хүндрэх магадaltaй юм өвчнөд байж байгаа. Тэгэд аборт хийлгийе гэсэн чинь тухайн үеийн Ирландын хуулиар үр хөндөлгөхийг хориглосон байсан. За ингээд төрхөөр болсон, төрөлтөөс болоод нас алдсан. За ийм асуудлаас гарч ирсэн. За өөр бас нэг хамгийн алдартай одоо жишээ бол 1973 онд болсон Roe Wade-ийн кейс гэж ингэж явдаг. За энэ яасан бэ гэхээр Техас мужийн иргэн Норман Корви гэдэг энэ бүсгүй хүсээгүйгээр жирэмссэн. За тэгээд 21 настай байсан байна. За ингээд тэр Норман Корви бол маш ядуу байснаас гадна одоо жирэмслүүлсэн аав түүнийг хаяаж явцсан. За ингээд тэрээр Техас мужийг үрээ хүндүүлэх гэсэн чинь Техас муж хуулиараа чи үр хүндүүлж болохгүй. Энд ч одоо хүн амны хэрэг гэж тооцоод хориглоод исэн. За юунаас нь болоод тэр одоо Норма Корви гэдэг энэ хүн шүүхээ одоо муж улсаа шүүхт өгсөн байгаа. Холбооны шүүх дээшээ бүр зардал Бүр тэр чигээр нь тий. За ингээд одоо Норма Корви бол ялсан байдаг. Энэ одоо шүүх хэрэгтэй. Ийхүү Америк нэгдсэн улсад аяар үр хүндэлтийг хуульчилсан. Тэгэхээр одоо энэ бол хүний эрх юм аа. Нэрэл одоо хүсээг багт нь ингээд хүн эцэг нь хаяж яваад хэрэг одоо төрүүлчихвэл ядуурл руу одоо гүн ядуурл руу бүр шингэн тэгээд хүүхдээ ч үсгэж чадахгүй хэцүү байдалтай ах ингээд. За ингээ хоёр талтай болчдөг. За нөгөө талын бүгдээр яриа л да. Яагаад абортыг эсэргүүцэх ёстой юм бэ гэдэг. За энэ дэр надад их сонирхолтой санагдсан. Silent Scream буюу чимээгүй хашгираа гэдэг нэртэй юм кино 1984 онд баримтат кино гарч ирсэн байна. Сонсчлээсэн юм. Сонсч ирсэн үү те? Нэрээд өөр сонссон юм байна. За энэ Бернард Натансон гэдэг энэ эмч. За энэ Бернард Натансон гэдэг эмч өөрөө үр хүндэлтийг эрхэлдэг юм эмч юм байл да. Хүмүүс түн дээр ирээл үр хүндүүлдэг ийм эмч. Ийм баримтат кино өөрөө хийх санаа гаргаад баримтат киногоо хийсэн байна. За одоо ингээд хит авыг ашиглаад үр хүндэлтийн үед юу мэдэрдэг тухай өгүүлдэг юм баримтат кино. Яг үр хүрэл дотор нь энэ үр хүндэлт үед яадаг вэ гэдэг. За энэ кинонд үзүүлснээр бол үр ойр орчмыг маш сайн ойлгож идэг. Гидсэн дотор байхдаа аль хэдийн хүн болсон зүрхэн цоглоод эхэлсэн байдаг. Өвдөлтийг мэдэрч идэг. За энэ утгаараа одоо хүн болсон байдгаа гэдгийг харуулж байгаа энэ кино. За энэ кино хийсний дараа үр хүндэлтийн хүчтэй эсэргүүцэгч болж хувирсан. Энэ одоо Бернард Натансон гэдэг хүн. За яагаад гэхээр үр хүндэлт бол аллах юм а гэж үздэг. Харин 5-7 хоногоос дээш болчоор зүрх цохлоод эхлэхээр ерөөхдөө тэр яг авж байгаа процесс их л эвгүй юм байлаа тий нэр. Маш эвгүй. Тэг яг ингээд нэрнгээсээ ингээд үзэхээр бас эвгүй процесс. Тэр ихэнх одоо шашин болон философийн ойлголтоор үр хүндэх нь одоо аллах гэж үздэг. За бодит байдал дээр бол эхийн эрүүл мэндэд хэд эрсдэлтэй л бол 24 хүртэлх 7 хоногт үр хүндэх нь хуулийн дагуу одоо олон улсын жишг болсон юм жишг байдаг юм байна. За ямар ч тач энэ сэдв бол нэгдүгээрт маш хуваагдсан, хоёр тийш болоод хэрүүл болчдөг юм сэдв юм байна. Эмзэг сэдв. Гэтэ нэг чухал зүйлийг бидэнд бол сануулж байна. Энэ бол хариуцлагатай бэлгийн харилцаа. Тэр чухал юм байна тий. Зя хамтран ажиллагчаа танилцуулъя. Аригтай хадгалаад 100 сая эзэн болоорой. Урайтай хадгаламжийн урамшуул даянгараа хамтран ажиллаж байна Ариг банк. За Ариг банкын хадгаламжийн хүн 16.5% хүүтэй. За энэ бол одоо зах зээл дээр бол маш өндөр хүү. Тэгэхээр энэ одоо өндөр хүүтэй хадгаламжаа нээхээс гадна та азтан болох боломжтой. За тэгэхээр яах вэ гэхээр хосоороо гадаад аялах нэг харилцагчийг шалгаруулна. За 1 сая төгрөгийн эзэн 3 хүн шалгарна. 500 мянган төгрөгийн эзэн 5 харилцагч ингэ шалгарна. За сүүлийн 4 оронд харсан бүх харилцагчид 50 мянган төгрөгийн одоо бэлэг болгон өгөх юм байна. Ингээд 700 гаруй харилцагчийг 1 жилийн одоо турш шалгаруулна. За жилийн эцэст бол супер урамшуултай. За супер урамшуул нь 100 сая төгрөг эзэн болгоно. Тэгэхээр энэ урамшууллын аян одоо 3 сарын 1-ээс энэ оныг дуустал буюу 12 сарын 31-нд дуустал үргэлжилнэ. Тэр нь хүмүүс нэг юу байдаг штэ. Тэр яг мөнгөө өндөр хүүтэйгээр ингээд хадгалуулж байгаа. Дээр нь нэг юм суглаанд оролцох гэдэг юм азтан болох боломжийг бас олгоно гэдэг өөрөө их
сайхан тийм хүмүүс тэгтээ тэргүүл хийж байгаа үйлээ хажуугаар нас нэг урамшуул авчиж байгаа. Энэ авах боломж нь олдож байгаа гэдгээрээ бас их зүгээр. Тэгээ дээр бас нэ санжаснаа найз маань бас над руу ингэж явуулаад аргийн энэ өмнөх урамшуул байсан баха. Чи бүртгүүлээд над руу код явууллаа шүүгээд. Нэг найзыгаа уруул бас урамшуул байгаа гэж хэлсэн. За тэгэхээр 50,000 төгрөгийн тутамд нэг эрх авна. Та хадгаламжиндаа хийсэн одоо орлого нэмсэн 50,000 төгрөг тутамдаа эрх нэмж авна. За энэ эрхээ олон цуглуулснаар та урамшуулт одоо ялах магадлал чинь улам нэмэгдээд явна гэсэн үг байна нэ. За 100 сая цэг ариг банк цэг юм ингээд аль биесны вебсайт руу ороод дэвтэрэнгүй мэдээлэлээ харж болно. За мөн өөрийнхөө хідэн эрхтэй байгаагаа хянах одоо сайт нэм байна. Веб хаяг нь. За фэйсбүүкээр бол ариг банк цэг юм ингээд ариг банк юм ингээд хайвал аль биесны фэйсбүүк пэйж нэгээ та бүхэн ороод энэ урамшуулттай холбоотой мэдээллийг аваарай, бас лайк дараарай. Утсаар мэдээлэл харин авъя гэвэл 70,001 юм байна. 70,001. За манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ аригтай хадгалаад 100 саяын эзэн болоор хадгаламжийн урамшуулт аян дахин зарлагдсанаар хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За тэгвэл дараагийн болон руу орохоо. За тэгээ. За тэгэхээр өнөөдрийн миний одоо танилцуулах дүр бол бас хөгжмийн ертөнцийн солонгос шиг дүр гэж байгаа. Энэ бол маш их олон одоо стил имижээс нас холбоотойгоор гэж хэлж байгаа. Тэгэхээр Элтон Джон гэж бол дуучин байна. Тэр Элтон Джонтой холбоотой чиний хувьд бол хамгийн дуртай дуу гэдэг хамгийн одоо хит дууны юу гэж ядаж? Одоо нөгөө 94 онд гарч ирсэн Sacrifice гэдэг дуугийн мэдгүй тухайн үед л нэг тийм маш тийм онцгой тийм өөр ертөнцид байвчсан. Нэг тийм сонир мэдрэмж өгдөг гэсэн дуу. Тэгээд тухайн үед би одоо хэдээс 7 8 9 дөлөөс юм уу. Тэгсэн мөртлөө л төрүүлж байгаа мэдрэмж нь нэг юу юм да одоо шидинч гэх юм уу нэг тийм сонир мэдрэмж төрүүлдэг дуу байсан юм да. Тэг адилхан байна. Би бас тэр дуугаар энэ дуучныг анх бас мэднэ. Гэхдээ өчтөр ингээд мэдээллийг харж яхад энэ дуучны одоо хамгийн алдартай 10 дуу гэхэд яг Sacrifice 10 дугаарт явж байгаа байхгүй юу? Тийм үү. За. Их хит дуунууд нь ер нь 70-аад онд тэгээ 80-аад онд бол хит одоо альбом цомгууд нь бол гарч ирсэн юм байлээ. За тэгэхээр энэ дуучны хувьд болохоор 1947 оны 3 сарын 25-нд Английн Middlesex мужид төрсөн. За тэгээд энэ дуучны одоо бүтэн нэр нь болохоор Sir Elton Hercules John гэдэг. За тэгэхээр энэ дуучны хувьд тэгэхээр яг энэ нэр нь болохоор одоо өөрийнх нь жинхэнэ нэр нь бол бас биш юм байна. За. Тэгээд жинхэнэ нэр нь гингүүт одоо энэ дуучныхаа нэрийн хувьд болохоор өөрийнхөө хамтлагийн гишүүдийнхаа нэрнээс санаа аваад ингэж бол өөрчилсөн байгаа. Гэхдээ Sir гэдэг нь болохоор түүний одоо Элизабет тэгээ 2 дугаар Элизабет түүнд болохоор цол болгож олгосон. Sir цолтой. Sir чинь бас тэр болгон хүн одоо авдггүй. Ховор хүмүүс төгдөг тий. Үнэтэй цол юм шиг байна. 67 онд тэгэхээр 20 настайд гэсэн үг тий. Уран бүтээлийнхаа нэрийг өөрөө өөрчлөөд одоо хамтлагийнх нь саксофонч Элтон Дин гэдгийг Элтонгийн аваад за тэгээд дуучин Long John Baldry гэдэг дуучны Johnny нас авсан юм байна. Ингээд Элтон John гэдэг нэртэй болсон. За тэгээд 4 настайгаас бол ер нь төгөлтөр хуур тоглолт сурсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи бүр нөгөө одоо юу гэдэг гоц авьяас юм бол ялцж байсан юм байна. Тийм одоо Beatles-ийн дуунуудыг тоглож чаддаг болсон. Тэгэхээр эцэг их энийг анзаараад болохоор хөгжим бол суралцуулж эхэлсэн гэж байгаа. За тэгээд Элтон John-ы хувьд болохоор гэхээр нийтдээ одоо 300 саягаар бичлэг борлуулсан 50 гаруй жилийн турш ингээ уран бүтээлээ тасралтгүй тойрсон тийм. За тэгээд түрүүсэн 98 онд 2 дугаар Элизабетас Sir гэдэг цол өрцсөн. За тэгээд бидний бас сайн мэдгээр Leon King киноны одоо хөгжмийг битсэн байгаа тийм. Энэнгүүрээ Оскар өрцсөн. Тийштэй эн чин өөрөө дуулчин за 9 шитэн бүрлдсэн хүн юм шиг байна тийм. Өөрөө дуулна, гайхамшигтай дуулна. За тэгээд ая зохион. За тэгээд мундаг продюсер. Тэгээд дээр нь бас төгөлдөр уурч гэж байгаа тийм. Тий. Продюсерлаад продюсерлсан хамтлаг Монголд ирж ирсэн шүү дээ тийм. Blue гэдэг хамтлаг байдаг. За тэр Блүүтэйг бас одоо Sorry Seems to be hard to word гэдэг бидний одоо яг бой бэндүүдээр нь мэддэг тийм. Энэ дуугараас сүүлийн үеийн залуучууд бол сайн мэдэх байх. Харин тийм сүүлийн үед нөгөө гарснаар нь би нөгөө Dua Lipa-тай хамтарч гаргасан. Dua Lipa ч одоо Elton John-ы яг 5 дууг яг ингээд холиод хийсэн дуу юм билээ шүү дээ. Тэр одоо ямар нэртэй Cold Heart лөө тийм нэртэйгээр гаргасан байлээ. Тэр дуу нь бол Elton John-ы Rocket Man энэ юу Sacrifice гэдэг олон дуунуудыг нийлүүлээд ингээд тэр үеийн дуунууд нийлүүлэхэд л супер хит одоо дахиад л гарч байгаа жишээтэй. За хэвээр мүлжүртэл хүм байгаа даа. За тэгээ нүуний хувьд болохоор бас
онцлог гэр нөгөө LGBT те энэ эрхийн төлөө одоо бас ингээд тэмцэгч тэгээд буйны бас үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Одоо өөрийнхөө сангаар дамжуул бас доохтой тэмцэгч гэдэг юм уу те энэ маш их мөнгө хандилдаг гэд. Яг иймэрхүү мэдээлэл болохоор ингээд албан ёсны одоо юунд гадуур байгаа мэдээлэлний хэм байлээ л дээ. Би бас энэ үнэтэй холбоотойгоор нэг 4 цуврал баримт каног нэгдсэн. За. Тэгсэн яг нөгөө одоо нийтэд байгаа мэдээлэлээр нь байхгүй. Одоо яг сүүлийн юуг нь харах юм бол их сайн хандивлагч юм уу те. Ингээд зөндөө олон зүйлүүд байгаа боловч бас дундуур нь одоо хар тамхины донтогч ч юм уу те. Тийм гардггүй мэдээлэлүүд бас нэлээд байгаад байлаа. Тэгээ ялангуяа одоо энэ 4 настайгаас сураад одоо жишээ нь эцэг гэх нь энэ хөгжмийн авьяасыг нь хараад дэмтсэн гэж байгаа боловч гэр бүлийн амьдрал нас маш хэцүү байсан юм билээ л те. Ээж аавтайгаа харилцаа хэцүү байсан гэсэн үг те. Одоо ээж аав хоёр нь хоорондоо байнгын маргаа те. Хэрүүл их хийдэг. Тэгээд аавтайгаа бол ер нь их ойлголцдоггүй тийм ер нь байсан. Тэрнээс шалтгаалаад одоо нас барахтны хүртэл оршуулган дээр нь очиж байгаа үг гэж байгаа байхгүй юу. Тэгээд яг одоо жишээ нь хүүхдүүд ингээл эцэгхийн харилцаа янз бүрээр нөлөөлдөг штэ. Тэгэхээр Элтон Джоны хувьд болохоор ингээ байнгын хэрүүл иймэрхүү зүйл ингээд их байх үед нь болохоор өрөөндөө ороод хөгжим их сонсдог байсан юм байна л да. Энэ нь болохоор хөгжимтэй холбогдох бас одоо нэг нөлөөлөл болсон юм байлаа. Тэгэхээр заримдаа хүн ингээд өөр ертөнцлөө жинхэнэ бодит хүүхдүүдэд бодит амьдрал нь жоохон тухгүй байхаар юм өөр ертөнцид одоо уусч тэгээд тэр нөгөө бодит байдлаас тасрахыг, холдохыг хүсээд байдаг. Тэгэхээр хөгжимдөө тэгж их донтсон гэх юм уу тэр ертөнцлөө орсон байх нь те. Тийм одоо тэгээд уран бүтээл анх бас хамтлагтайгаа хийгээд ингээд явж байхад бол 21 настайд бол нэг эмэгтэйтэй бас Линдагийн эмэгтэйтэй ер нь ирэхэд ер нь сүү тавьж исэн байлаа л да. 20 ихээр. Гэхдээ өөрийг нь бас илүү сайн мэддэг энэ хамтран ажилладаг хүн нь болохоор тухайд бол тэр бас ижил хүйсдэг хүн байсан юм байлаа л да. Ер нь гэрэлтийн талаар ер нь яарад хэрэггүй гэдэг иймэрхүү байдлаар зөвлөгөө өгсөн юм байлаа. Тэрний үгийг тусгаж аваад энэ дуучин маань тухайд гэр бүл болоогүй. Энэ нь болохоор яг одоо өөрийнхөө сэтгэл зүйг илүү дуугаар гадагшлуулах те тэр хит дуунууд төрөх бас одоо үнс болсон гэж байгаа. Хэрвээ магадгүй тэр гэр бүл болсон бол эхнэр нь те одоо жишээ нь яг тэр сэтгэл хөдлөл одоо нэг хүмүүсийг нэг хөглөдөг зүйл байдаг штэ. Тэр зүйл магадгүй байхгүй. Одоо энэ хүн маш их сэтгэлээр унсан үедээ бас алдартай дунд маш их битсэн байгаа даа байхгүй. Тэр үедээ одоо жишээ нь өөрийнхөө хит 10 цомгийн 7-г нэг нь бүр 70-аад оны үед яг энэ үедээ бол гаргасан гэж байгаа. Магадгүй гэр бүл болоо явчихсан бол гэр бүлээ дэжихэд бол энгийн ажил хийх хэрэгтэй болно. Алдарны төрөөгөөс учраас тэгээд энэ хит дуунууд гарахгүй бас магадaltaй гэж бол үздэг юм байлаа. Тэгэл утга учиргүй сэтгэлийн хөдөлгөөнд автаад байвал тэр чинь удахгүй шүү дээ. Тэгээд гоё дуу бичихэд юу гэж зөвлөдөг вөхөр хүнд хаягдаг. Навсаад л хаягдаг. Тэгээд хамгийн гоё дуунууд чинь дандаа хаягдaltaй үед л хаягдсан үед бичигдсэн дуунууд л хамгийн тийм супер дуунууд гэдэг юм байлаа шүү дээ. Тэгээд гэр бүл болчхоор чинь тийм юу бол байхгүй. Хариуцлагатай байх хэрэгтэй. Аав хүн гэдэг чинь тэгэхээр бас болоогүй. Би нэг хэсгийг сайн ойлгосон гоо. Нөгөө ингээд Линда гэдэг эмэгтэй ижил хүссэн байсан гэсэн үү? Биш. Линдагийн эмэгтэйтэй одоо сүү тавиад ер нь гэр бүл болоход их ойрхон байсан юм байна л да. Тэгэхэд яг нэг энэ хүний уран бүтээлийнх нь одоо хамтрагч хүн одоо өөрөө ижил хүссэн хүн учраас бас тэр Элтон Джоны яг энэ сонирхлыг нь бол ерөөдөө мэддэг. Тэгээд одоо тухайн үед нийгэм нь бол жишээ нь яг ижил хүссэн гэдэг хүлээж авах тийм бэлэн биш те. Тэгэхээр ерөнхийдөө ингээд яг л нэг уламжлал байдлаар гэр бүл болоод эмэгтэйнтэй суугаад ингээд явах хэрэгтэй гэж одоо өөрөө бол бодож байгаа штэ. Өөрийгөө ч сайн олоогүй байсан. Ойлгоогүй л тэгэл одоо би гэр бүл болоод ингээд явчихыг бол одоо хүссэн. Гэхдээ яг тухайн үедээ бол тэр шийдвэр гаргаагүй нь бол зүгээр нөлөөсөн гэж байгаа. Хожим нь бол яг бас хүнтэй гэр бүл болоод ер нь 4 жил бас амьдарч үзсэн юм байлаа. Тэгээд бол тухайн үедээ болохоор яг өөрийнх нь хүсэл бас биш байгаад байдаг. Миний амьдрал биш юм байна. Яг тэр бол нэлээ арай хойно байгаа. Зүгээр яг дунд нь яг ижил хүссэн гэдгээрээ байгаад бас өөр эрэгтэй ч хүмүүстэй ингэж уулзч үзээд тэгээд нэг хэсэг бүр тэрнээсээ болоод яг сэтгэл зүйн хувьд болохоор энэ хүн өөрөө бас нэлээх асуудалтай байсан юм байна л да. Ягаад гэвэл сэтгэл готрол багийнхан тэр зүйлөөр нөлөөлдөг. Дээр нь өөрөө нийгэм нь хүлээн зөвшөөрөхөд хэцүү те. Иймэрхүү бас өөрийгөө таньж мэдхээр ингээд эрэгтэй хүн илүү сонирхоод байдаг ч юм уу. Энэ болгоноосоо болоод сэтгэл зүгээр унаад тухайд бас ойр дотны хүмүүс нас орсон бас юм үйл явдал болж исэн. Эдгээр нь нөлөөлөд яг хит дуу ингээд төрж байгаа боловч өөрөө ингээд сэтгэл одоо юм одоо мэдэрч байгаа зүйл нь хэцүү мэдрэмжүүд байгаад байгаа шүү дээ. Тэрийг мартахын тулд 10 жил ер нь хар тамхи бол нэлээд гүн зүй бол хэрхэлсэн ийм бас төвхтэй юм байлаа. Урлагийн амьдрал гэдэг угаас нэг тийм хэцүүлэх юм те. Сэтгэлийн хөдөлгөөнд автдаг. Тэгээд эрсдэлтэй л над санагдлаа л да. Яг ингээл
Одоо тэгээд нөгөө Bohemian Rhapsody гэдэг дуу байдаг шүү дээ. Тэр чинь бас яг одоо ингээд одоо Freddie Mercury өөрийгөө ижил хүсдэн гэдгийг ойлгоод тэгээд тэрийг хүлийн зөвшөөрөх нь маш хэцүү байсан. Ер нь сэтгэлийн хувьд маш их шанал зовлон авчирч ирсэн. Тэр одоо сэтгэлийн зовлон шаналлаа дуу болгосон нь Bohemian Rhapsody юм билээ шүү дээ. Бид нар ингээд утгыг ойлгодгүй байсан чи сүүлд нь чи өөрийгөө алж байгаа, өөр хүн болж өөрж байгаа гэсэн санааг дуулсан шиг. Яг энэ одоо юу ижил хүсдэн хүмүүс чи яг ингээд тийшээс шилжих процесс нь гэх юм уу явц нь их хэцүү, хүнд тусдаг даваа ихэнхд нь бас байдаг юм шиг байна. Яг Bohemian Rhapsody-г бас сүүлд Aerosmith яхтай байлуу ямар ч байсан нэг хамтлагтай хамтраад бас нэг прожектээр бол дуулж исэн юм байлээ. Хин Elton John тий. Тэр нь бол зөндөө олон бас мундаг хамтрлууд байдаг юм байлээ. Яг уран бүтээлтэй нь илүү ингээд эргээд бас танилцуулах юм бол тухайн үед одоо бид нар ингээд одоо цаг тэгэхээр Lady Gaga ч юм ингээд хувцлал тий. Хэрэгтэй үнэхээр ингээд итгээд тий. Тиймэрхүү байгаад байдаг шүү дээ. Тэр Elton John-ийн хувьд бол тухайн цаг үед бол бас тийм байсан юм байл. Одоо үсгийг харах юм бол ингээд бүр арслангийн зогдор шиг ийм их өндөр том үстэй. Нүдний шил тэгэхээр одоо ор цуглуулганд нь 250-аад ийм нүдний шил байдаг. Тэр нь карьерийн туршид 4000 гаруй нүдний шил зүүсэн гэж байгаа байхгүй юу? Өөх ер нь нэр байнга нүдний шилтэй гардаг юм шүү дээ. Боц тайзан дээр. Нүдний шилгүй баг харж байгаагүй маань. Одоо энэ хар нүдний шил гэсэн үг шүү дээ, тий. Тэгээ нүдний шилний хувьд бас ер нь эстетикийн хувьд гэх юм бол яг өөрөө одоо өөрийгөө илэрхийлж байгаа тэр байдал нь гэх юм бол одоо тийм галцэл одоо энэ солонгос шиг гэж хэлж байгаа шүү дээ. Тий. Тийм үнэхээр одоо янз бүрийн байдлаар л хувирж исэн юм байлээ л. Бид нэр яг одоогийн төрхийг илүү мэддэг боловч 70-аад оны үед байх юм бол тухайн үед одоо хэвлэлийн анхаарлын төвд тий. Үнэхээр бас янз бүрийн байдлаар тэгж хувцалдаг байсан юм байлээ. Тэгээд Elton John-ийн хувьд яг өөр бас мэдээлүүд гэх юм бол одоо 97 онд Англи нөгөө Дианы гүнж нас орсон тий. Тэгээд тэн дээр хүндэтгэлийн концертн дээр бол одоо 70-аад оны үеийнхэн Candy and the Wind гэдэг дууг бол дахиж дуулсан. Энэ нь болохоор одоо бас Elton John-ы хамгийн их борлуулалттай синглүүдийн нэг болсон хамгийн их одоо тэр хүмүүст хүрсэн дуу гэж бол үздэг юм байна. Тэгээ ерөнхийдөө би ингээд яг хит дуунууд гэж харангуйч ер нь төрүүлсэн тий. Яг 70-80-аад оны дуунууд бид нэр яг төдийлөн сайн мэдэхгүй дуунууд. Гэхдээ тэр жишээ нь Sorry Seems to be Hardest Word гэдэг ингээд блютэй хамтарч дуусан дуу ингээд 76 онд дуусан дуу. Яг л ер нь одооныхтойгоо адилхан. Зөв блюгийн нэмэгдэх хэсэл байхгүй болохоос яг л тэр хит дуун тэр чигээрээ зохиогдсон байсан хэрэг дуунууд нь их эртэл мундаг зохиогдсон байна гэж санагцсан. Урын сан ёстой юу юм шавхагдчихгүй юм шиг байна. Тэр шинээр дуугийн хуучин дуугийн шинжиж гаргаал тэгэл хит болол дэлхийн хэмжээний хит болол гарч шээ тэ. Өөр нэг бас сонирхолтой байрам тэгэхээр Elton John бас хүн амтлагийн шүтэн бишрэгч болсон тухайга Twitter дээр бас биччихсэн юм байна. Тийм үү. Өөрийнх нь одоо нэг бас хөтлийн явуулдаг Rock Tower гэдэг нэвтрүүлэг дээр хүн амтлагийн тухай ингээд танилцуулаад ойр тийм гайхалтай уран бүтээл бас хөгжим сонсоогүй гэж хэлээд тэгээд түүгийн юу вэ онцлоо тэр дуу нь бол явж исэн юм байлаа. Тэгэхээр бас энэ мондөг хүн тэгж юу гэхээр бас мондөг санагдсан л да. Ялцгүй нэг тийм дэлхийн урлагийн ертөнцид манай одоо урлагч нь маш гүнзгий, маш онцгой үр хэмжээ юм болохоор баялаг болохоор ингээд их содон сонирхолтой шинэ уур амьсгал оруулж байгаа хэлтэй тий. Тэгээд яг энэ үний намтартай холбоотой гэхээр одоо нэг хэсэг бол өөрөө ажил хүснэ гэдгийг зарлаа шугуулж ясан бол дараа нь бол ер нь тийм хавдар өрөвсөл ер нь тиймэрхүү бас өвчнөр бол нэлээд одоо өвдөжсэн юм байлээ. Аялын доолн нүртэл цуцлагдаад тий. Иймэрхүү зүйлүүд байсан. Тэгээ ер нь бас нэг хүүтэй уулзсан нэг юу байсан. Нэг хэвлэлээр нэг хүүхэд бас ялгарлан гадуурхаж байгаа тухайл нэг мэдээлэл гарсан юм байна л да. Тэгэхээр тэр хүүтэй очиж уулзаж үзээд тэгэнгүүтээ одоо тэр хүүхдийг өөрийнхөө бага наснд байсан бас яг тэр нэг асуудлуудаа мэдрэнгүүтээ тэр хүүхдэд зориулаад бүр Disneyland дээр парти арга хэмжээ зохион байгуулад тэгээд дуртай аим зүйлүүдийг авч өгөөд яг тэр хүүхд Майкл Джексон болохоор бас машин бэлгэлээд ингээд бас дэмжижсэн гэсэн л дээ. Тэгээд тэр хүүхдийг ерөнхийдөө их ойрхон гэж нөхөрлөөд ээж аавд нь энэ хүүхдийг үн цэнтэй гэдгийг нь ойлгуулаар ингээд дуртай зүйлээр нь туслаад тэгэнгүүтээ өөрөө ер нь яг хар тамхинаас бас татгалзъя гэж хүсчихсэн үе нь байсан юм байлээ. Тэгээд яг тэр хүүхдийг хараад ер нь сайн үйлс илүү хий гэдэг тиймэрхүү сэтэл аваад имиж нь ч гэсэн нэлээд өөрчлөгдөд. Тэгээд 86 оноос хойш ихэр 55 орн 600 сая $600 ийм тусламж хандив бол одоо хүртэл ингэж тусалж өгж явж байгаа. 650 сая гэдэг ч одоо
Йоо. 55 орнд 600 сая $8 гэж байгаа. Тэгэхээр маш бас юм эерэг дүр бол тэр үеэс бол гарч ирсэн байна гэж хэлсэн юм байна. За. Өнөөдөр 78 нас хүрч байгаа юм байна. За хамтран ажиллагчид танилцуулах юм. Манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ хиймэл оюун суурилсан иргэний хамгаалдаг ийм Монголиа хамтран ажиллаж байна. За өнөөдрийн нэвтрүүлгээр бол сайн скор буюу зээлийн оноогоор хамтран ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. Ийм Монголиа системийн сайн скор зээлийн мэдээллийн сонтой хамтран зээлийн онооны лавлгааг захимжуулсан байгаа юм байна. Иргэн та аль банкны зээлдэгчээс үл хамааран зээлийн мэдээллийн санд дүн шинжилгээ хийж хувь хүн бүр оноотой болохоор болж байна. За энэ нь 300-аас 800 онооны хооронд байдаг юм байна. Хүн бүр зээлийн оноотой болсноор харж ихсаалт гэдэг ойлголт бол байхгүй болно. Ер нь бол зүгээр бид нар ч зээл буруу зээлдэгч бол нэг харж ихсаалтанд ороод сайжирдаггүй бол зүгээр оноо нь буурнаа л гэсэн үг юм байна. Оноо нь буураад явдаг. Тэгээ зээлчих зэрэглэлийн оноотой болсноор зээлдэгчийн санхүүгийн салбарт харагдах бүх байгууллагуудад харагдах боломжтой зээлийн мэдээллийн лавлгаа хэрэггүй болж оронд нь зээлийн онооноос хамаарч олгох зээлийн хэмжээнд шийдэгддэг болж байгаа юм байна. За ийм зээлийн оноог шийддэг системийг FICO-score гэж нэрлэдэг юм байна. FICO-score нь зээлдэгчийн зээлэд төлөх магадлалыг үнэлэн тоон утгаар илэрхийлдэг юм аргачлал. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн юм аргачлалыг хамгийн түгээмэл ашиглах зээлийн онооны загварыг инхүү Монголд нэвтрүүлж байна. Тэгэхээр тус оноо нь өндөр байх тусам зээлдэгч сайн зээлдэгч гэж илэрхийлдэг. Иргэн төлөх магадлал эрсдэл багтаа гэж үздэг учраас илүү хурдан зээл гарах магадaltaй, илүү өндөрөөр зээл гарах магадaltaй илэрхийлдэг. За энэ үйлчлэгийг авахын тулд ийм Монголиа системд өөрийн бүртгэлээрээ нэвтрэн ороод хайлтын хэсэгт нь зээлийн онооны лавлгаа гэдэг зэс байгаа. За энэ үйлчлэгээний FICO-score гэж нэрлэж байгаа шүүс нэрийг оруулан хамт хийснээр лавлгааг авах боломжтой болж байгаа. Тэгэхээр заавал лавлгаа авахд хүндрэлтэй биш шууд ийм Монголигаар авдаг болж байгаа юм байна. За цахим хөгжил инновац харилцаа холбооны яамны санаачлагаар ийм Монголиа системд нийслэлчүүд хашаандаа тарьсан модоо бүртгүүлж ургуулсан бол урамшуул авдаг болох үйлчлэгээ эх 4-р сарын нэвтрүүлэхээр бас яг ажиллаж байна. Надад тэгээд би ийм Монголыг нэгэд хараад сууж байна л да. За бас их давуу санагдаж байгаа болохоор ингээд төрийн үйлчлэгийг тий 24/7 гэдэг чинь ингээд тасралтгүй авах боломжтой байгаа. Зээр нь болохоор энэ утас сүүлийн тэгшилтэд давуу байдлуудыг тий ашиглаад шууд царайгаараа юм уу эсвэл хуруугаараа таниулаад өөрөө нэвтэрч оронгуудаа энэ төрийн үйлчлэгээ нийгмийн даатгал энэ саяны банкны үйлчлэгээ тий за бусад маш олон төрлийн үйлчлэгнүүдийг нэг доороос бүгдийг ингэж танд ямар л авалгаа хэрэгтэй байна гээл эндээсээ шүүж агаад тий өөрөө хэрэгцээтэй бүх мэдээллүүдийг авч чинь тээврийн хэрэгсэлтэй холбоотой нийгмийн даатгал гэдэг юм уу тий замын мэдээллийн бусад маш олон бичиг баримтуудын тухай ингээд нэг доороос авч чинь гэдэг бол надаа энэ бас үнэхээр мундаг санагдсан л да. Бас гайхамшигтай. Зарим улсуудад бас гайхуулдаг шүү дээ. Өөр улсын найзуудтай бол манайх нэг ийм Монголиатай гэдэг. Тэгэхээр бас ондоо төвшөнд бидний иргэдийн ажлыг бас хөнгөлж өгч байгаа систем бол ялцчгүй ийм Монголиа. За ийм Монголиа бол төрийн үйлчлэгийг авахын тулд ажлын өдөрсгөө шүүн ажлын цаг гэсэн юм бол байхгүй. Ерөөсөө 24 цаг 7 хоногийн турш та интернеттэй орчинд л байвал дуртай цагта бүх үйлчлэгийг авах боломжтой. За мөн фингер принт буюу фейс биометрик буюу хурууны нүүр царайгаар таньж нэвтэрдэг болох боломжтой системийг сануулъя. Аппликейшны скан тавьж ашиглан компьютерт хэлбэрээр бас нэвтэрч болно. Ийм Монголиагээд ороод гар утастай холбож байгаа шууд хурдан нэвтрэх боломжтой. Гэх мэт энэ илүү хэрэглэхэд хэлбэршүүлсэн, сайжруулсан алхмууд үргэлж хийгцээр байгаа юм байлээ. За системд нэвтэрсэн төхөөрөмжийн хяналтын түүхүүдийг бас харж байна. Таны өмнөс хэнийг олцсон байна үгүй гэдгийг та бас харж явах дэлгэдэггүй хартаад байвал. За гих мэтчлэн за ийм Монголиагийн аль биесний вебсайт нь бол EMA.gov юм байна. Энэ аль биесний вебсайт руу ороод дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. За та хэрвээ ийм Монголиагийн үйлчлэгийн сэтгэл хангалуун байдаг бол Facebook-оор ийм Монголиа гэж хайгаад лайк дараарай. Харин утсаар мэдээлэл авъя гэвэл 7711 11 97 байна. 7711 11 97. За манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ хиймэл оюун суурилсан иргэний хамгаалдаг ийм Монголиа хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа.
За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжлэж байна. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийн дараагийн булангаараа 3 сарын 25-нд дэлхийн түүхэнд ямар үйл явдал болж исэн бэ тухай ярьдаг. Тэгэхээр манай эртний 451 онд Алтарт Венец гэдэг хот одоо байгуулагдчихсэн гэж үздэг юм байна. Энд чинь Ромоос зүхтагаад 50 гэр бүл аж зүхтагаад баригдахгүй тулд тэр нөгөө шалбаг нууран дээр өөртөө гүнзгий юм шалбаг руу урд юм шургуу мод хийж байгаа. Тэрэн дээр хотоо үүсгэсэн гэж ярьдаг. За энэ одоо хот үүсгэн байгуулагдсан гэж үздэг бол 1655 онд 3 сарын 25-нд Кристиан Хойгенс гэдэг энэ Голландын алдартай одон оронч манай нарны аймгийн хамгийн цорын ганц одоо юутай цорын ганц агаар мандалтай дагуул болох Титан гарагийг нээж исэн юм. Титан дагуулыг. За энэ ч одоо хэрвээ нар томроод хүн төрлөختөй хайшаа нүүхийг үл ихэнхдээ Титан руу нүнэ гэж ярьдаг шүү. Тэнд бороо ордог гэж ярьдаг, нуур байдаг гэж ярьдаг. Энэ гаригийг бас нээжсэн өдөр гэж явдаг юм байна. За 1918 онд 55 наснда Францын хөгжмийн алдар зохиолч Клод Дебюсси нас орж исэн өдөр юм байна. За мөн 1316 онд Роберт Брюс гэдэг ийм Шотландын хаанаар өргөмжлөгдөжсэн байна. За бүгд юу хатан зэрэгт гэдэг кино үзчихсэн үү? За хатан зэрэгт гэдэг кинон дээр нөгөө хатан зэрэг Вильям Уоллесын яг хаан гэдэг нэг залуу гардаг штэ сүлд. Тийм нөгөө хамгийн сүүл нөгөө Вильям Уоллесын төлөө гэж сэлгээ. Тухайд юу яаж чадаагүй ч гэсэн тийм чадаагүй гэсэн нас орсон тэр кинон дээр л одоо энэ Роберт Брюс хаан шүү дээ. Тэр хамгийн сүүлд гарч байгаа. Тэгэд Вильям Уоллесыг мөрцсөн гэж одоо дүрсэлдэг. Гэхдээ яг үнэндээ бол тийм байгаагүй юм байна. Боддог бол киноноос бол өөр өдөг. Гэхдээ яг тэр Роберт Брюс гэдэг хүн бол бодит түүхэн хүн байсан. Тэгэд 1306 оны энэ өдөр хаан болж өргөмжлөгдөжсэн байна. За 1975 онд Сауди Арабын хаан Файсал өөрийнхөө ач дүүтэй буудуулж алуулж ирсэн. За тэгэхээр энэ тухай надад илүү сонирхолтой санагдаад дэлгэрүүлээд ярих гэж бодлоо 1975 он. Тэгэхээр 1975 оны Саудын Арабын хаан Файсал Ал Сауд буудуулж алуулсан. Тэгээд өнөө цагийн бидний амьдарч буй 90 гэж нэрлэгддэг петродолларын 90 гэдгийг бүтээлцсэн хүн гэж үздэг байна. За тэр нь яадаг юм бэ? За петродоллар гэж юу яриад байна. Тэгээд ил хэрэг зөвхөн Сауди Арабыг цочирдуулаагүй зөвхөн зогсохгүй. За дэлхийд даяар одоо энэ цочруулсан бас хэрэг болсон. Тэгээд Файсал хаан гэж нэгдүгээрт хийн. Тэгээд петродоллар гэдэг нь ямар учиртай юм. Дээрэс нь яагаад алуулсан юм бол гэдэг тухай жоохон ярих гээд оролдөө тий. За юуны төрөнд Сауди Араб улсын тухай иргэн нэг санацгаая. Сауд гэж бол гэр бүлийнх нь нэрээ. Овгон гэсэн. За одоо би Баточрын аргун гэдэг шиг Баточр эсвэл овгоор нь. Тэгэхээр ерөөсөө овгоор нэрлэгдсэн улс. За яагаад овгоор нэрлэгдсэн гэсэн угаасаа л гэр бүлийн л улс юм байна л да. Абдул-Азиз Ал Сауд гэдэг хаан Арабын хойгийг нэгтгэсэн. За тэгээд Сауди Араб гэж нэрлсэн байна. Гэр бүлийн нэрээр нэрлсэн байна шүү дээ. Сауд гэр бүлийн Араб. Саяны өмнөх түүхтэр бол чинь Прүсийн баг улс гэдэг л тиймэрхүү адилхан юм ба шүү дээ тийм. Одоо Вильям Уоллесын улс гэх юм уу ингээд гэр бүлээрээ нэрлэгдсэн байгаа тийм. За 1902-оос 1932 онд хүртэл үргэлжилсэн юм иргэний тай дуусах дөхөх алдад үндэстэн дамсан одоо стандарт ойл хожимо одоо бол Chevron гэдэг нэртэй болсон. Тухайн үед стандарт ойл гэдэг нэртэйс энэ компани Сауди Арабид хайгуулын ажил хийсэн. За ингээд асар том газрын тосны нөөц олж илрүүлсэн. За ийхүү одоо бүүн дайм болоод нэгтгэнгүүтээ гинт мэдсэн Сауд гэр бүл гэдэг маш баян гэр бүл болол хуурчжээ. За ингээд арабууд бол олон их нэртэй. За тухайлбал Сауди Арабын үүсгэн байгуулагч Абдул-Азиз хаан 22 их нэртэйсэн. 60 хүүхэдтэй. Тэг яг Абдул-Азиз гэдэг одоо Сауди Арабын үүсгэн байгуулагчийн шууд удам одоо зээнэр бүгдийн тоолохоор 15,000-аас 20,000 гэж хавцаад тооцоо гардаг юм байна. Олон их нэртэй болохоор тэгээд хурдан өсөж үржих юм байна. Харин тийм байт юм байна. Тэгэд паспортон дээр Ибн Сауд гэдэг бичээстэл бол Исламын шашинтай улсуудад тусгай протоколоор бүр үйлчлдэг. Тусгай замаар ингээд таны ингээд паспортыг харж Ибн Сауд өөчлөрөө та энэ замаар орно гэдэг. Одоо манайхаар бол алтан удам ч гэдэг. Тийм шүү дээ. Яг алтан удам юм. Тэгэл одоо хөл алдаалах гүйцэтгэдэг юм байна. За ийм л одоо гэр бүл. За тэгээ Файсал хаан бол Сауди Арабын 3 дахь хаан гэж явдаг. Гэхдээ хамгийн гол нь петродолларын иргэн ихлүүлснээр алдартай гэсэн. Энгээр л одоо онцгойрох болов уу гэж үздэг юм байна. За Монголоос 2024 оны байдлаар үндэсний статистикийн газраас гаргасан мэдээлэлээр бол 83.7 сая тонн нүүрс одоо экспортлсон. Энэ 8.6 тэрбум долларын экспорт хийсэн гэсэн үг юм байна. Бид нар бол үндсэндээ нэг ихэнх манай одоо гол одоо экспортын бүтээгдэхүүн шүү дээ.
нүүрс экспортлоод оронд нь доллар аваад за тэр доллараараа 1.1 тэрбумаар машин авч байгаа. 1.3 тэрбумаар нефт авч байгаа. За. Ер нь бол одоо ингээл энгийн одоо манай улсын чинь нэг гэр бүл гэвэл нэг нүүрс гаргаж зараад тэргээр олсон доллараараа буцаагаад машин тэгээд машиныхаа бензинийг аваад явдаг л ийм одоо хөрхөн гэр бүл байхгүй 3 сая л байдаг. За байж байгаарай тэгэд хүлээгээр бид нар яагаад Оросоос нефт авдаг шүү дээ тэгэд рублээр яагаад авдаггүй юм. За тэгээд бид нар ч одоо хятад руу барааха нүүрсээ гаргаж байгаа зү яагаад юанаар зардаггүй юм. Тэгээ хаа байсан тэр нөгөө тэр хідэн одоо далайн цаанаага Америкийн доллараар ягаад бид хоорондоо гүйлгээгээ хийгээд байдгийг. Тэгээ Монгол төгрөгийн ханшийг баталгаажуулахын тулд бид нар ч бас Монгол банк доллараар нөөцлөдөг үстэй. За инхээр одоо доллар бидний амьдралд худалдаж авч байгаа бүх юмд нөлөөлөл мах гурил талах нөлөөлөд байна. За тэгэхээр зөвхөн Монгол ш дэлхийн бүх улсууд л гадаад валютын нөөц нь доллар байдаг. Тэг яагаад эдийн засгийг эргүүлэхийн тулд зайлшгүй доллар хэрэгтэй юм те. Энийг ер нь хин одоо юугаар хин шийдцээ. Эдийн засгийн гол нь бензин одоо эргүүлдэг. Ихэнх нь одоо сая хэлэхэд манайх ч гэсэн одоо олж ирсэн долларын нөөцөөр бензин л авч байгаа байхгүй те. Бензин өсгөд л тэгэл манад бүх юм нөлөөлдөг. Бүх юм нөлөөлдөг шиг. Тэгээ бензинийг яагаад заавал доллараар авах хэвтэй. Ер нь хин ингэ шийдцээ. Яагаад бензинийг төгрөгөөр авч болохгүй юм? Энийг шийдсэн хүн бол Файсал Ал Сауд ахна. За тэгэхээр Сауди Араб дэлхийн газрын тосны баталгаажсан нөөцний 16% хамгийн ихийг нь одоо хоёрт ордог бах. Венесуэлийн дараа. Гэхдээ хамгийн их одоо нийлүүлэлтээр бол үйлдвэрлэлийн 11% дангаар шийддэг гэсэн. Тань чи маш олон улсууд одоо юу нийлүүлж байгаа? Бензин газрын тос нийлүүлж байгаа. За эднүсээс 11 гэдэг бол хамгийн том юм байна. Тэгээ энэ яаж шийднэ? Одоо тийшээ дагуулад явдаг ийм хүчрхэг ийм шийдвэр ганц гэр бүлээр шийдэгддэг байна. Хүчрэг бол өөрийнх нь гартаагаад байна шүү дээ. Өөрийнх нь гартаагаад байна. За тэгээ дэлхийн газрын тосны зах зээлийг нэг гэр бүл шийддэг гэд хэлчихэж болно. Тэгээд 1945-аас 1970 он хүртэл дэлхийн улс орнууд олон улсын худалдаа ихтэй өөрсдийн мөнгөнд тэмдэгтэй заавал алтаар баталгаажуулдаг байсан. За одоо жишээ нь би нефтийг ч гэсэн төгрөгөөр худалдаж авч болно шүү дээ. Маа төгрөг гэд. Төгрөгөөр авч болно. Сауди Араб ч юм уу аль нэг улс ингээд би төгрөг авчаа гэд. Тэгмээ за төгрөг надад хэрэггүй мэн. Зөрүүлээд энэ төгрөгөөр чинь би буцаад алт авъя гэхээр яг тэр амлсан хэмжээгээр алт байж хэвээр. Ингэж одоо 1945 он дэлхийн 2 дугаар дайны дараа улс орнууд алтаар заавал мөнгө тэмдэгтээ баталгаажуулна шүү. Тэгэхгүй бол эн чинь нэг жоох юм нэг хөлигдөх асуудал ч юм уу ийм асуудал гарах гээд байна гэд алтаар баталгаажуулдаг. Бреттон Вудсын систем гэдэг одоо гэрээгээр шийдэгддэг байсан. Тийм байсан. За тэгсэн чинь яасан бэ гэд 1954 онд Америк нэгдсэн улс Вьетнамын дайнд татагдсан орсон. За ингээд Вьетнамын дайнд тухайн үед нийтдээ 1.80 доллар зарцуулсан гэж. 1.80 гэдэг чинь 1000 тэрбум доллар шүү дээ. Тэгээ юу чи ер нь зүгээр тавчхандаа маш их мөнгө зарцуулсан болж тарж байгаа. Тэгээд энэ одоо нөгөө маш их мөнгө зарцуулаад байгаа болохоор алтаар баталгаажж байгаа болохоор алтаар ингээд алт өгөөд исэн байгаа. Одоо Их Британи ч юм уу буцаагаад доллар авч ангуудаа буцаад алт өггөнгүүт алтаа өгөх үүрэгтэй байхад байдаг. Тэгсэн чинь нэг мэдсэн Америк нэгдсэн улсын алтны нөөц нь дууссан шавхагдаад эхэлсэн. За ингээд сандарсан. За тэгээд тухайн үед бол одоо шинэ ерөнхийлөгч болсон байсан Никсон улсаа дампууруулахгүй тулд супер санаа сэдэж олсон байгаа. Тэр нь 1970 онд Файсал Саудтай нууц гэрээ байгуулсан гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл газрын тосыг зөвхөн доллараар зарна. Сауди Арабаас юу амар нь нефт амар нь доллар өг гэдэг. Тэгээд доллараар баталгааждаг болсон. Америк нэгдсэн улс Саудын одоо оронд нь Америк нэгдсэн улс Саудын гэр бүлийг хамгаална гэдэг амлалт өгсөн гэж хэлж байна. Нууц тохироо игээд өөрсөндөө ашигтай Америкт ороод ирсэн юм байна бас. Тэгээд энэхүү доллар алтаар баталгаажгаа байлцсан. Доллар газрын тосоор баталгааждаг болчихж байгаа. Доллар хэдл бол хэдийг доллар хүлдэрлээл тэр нь тэгэл хүмүүст гадаад валютсгаар алчийн үнд хэрэгтэй. Яг үүндээ бензин тос авахд л хэрэг болдго юм байна. Тэгээ тэр нь угаасаа доллараар гүйж байгаа бол учраас орчин цагийн бидний амьдарч байгаа энэ 90 үеийг петродолларын 90 үе гэд нэрлэдэг байгаа юм учиртай юм байна. Тэгээ Сауд бол мэдээж хэрэг одоо хаан засаглал шүү дээ. Ардчил гэж яриад байдаг мөртлөө хаан засаглал Саудыг Америкуудаас хамгаалаад байдаг шалтгаан энэ одоо цаана байдаг тохироотой холбоотой гэж тайлбарладаг тийм. За одоо яга буудуулч байна. Энэ хинт буудуулчлаа энэ. Тэргүй яг уу. Төгс гэрлэлт гэж хаанч байдгүй. Энэ бол одоо Саудын гэр бүл Америк нэгдсэн улс хоёрын хоорондох юм эвтэйхэн боловч Америк нэгдсэн улсын хамгийн дотны бас нөгөө нэг холбоот нь бүс нутагт байгаа. Энэ бол Израиль. За Израиль бол арабуудын одоо
нүдний гимн гэх юм одоо маш их үзий ядагддаг. Одоо байнгын дайнтай байдаг. Хид хид удаа арабтай дайн хийсэн. За хамгийн гол нь одоо ч гэсэн дайн үргэлжилж байгаа. Палестинчууд бол арабчууд. За тэгээд Америк нэгдсэн улстай холбоотон болсноор Файсал савд олон дайсан хураасан. За тэгээд хэдийгээр түүнийг алсан ач дүү Мусаид нь алга үлдсэн шалтгаан тодорхойгүйч. Тэр одоо шууд алга үлдсэний дараа сарын дотор цаацалсан юм билээ. Гэхдээ магадгүй арабын ертөнцөөс урвсан гэж өвшөрсөндөө алсан байхаа гэж одоо үздэг юм байна. За энэ хүрээд манай өнөөдрийн дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Цагаа анзаараагүй сачир. Найрлагч нөр ажил сануулах юм чи. За манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгт аригтай хадгалаад 100 сая эзэн болоорой. Өрөөтэй хадгаламжийн урамшил даянгаар дахин зарлагдсанаар хамтран ажиллаж байна. За мөн хиймэл уян суурилсан иргэний хамгаалдаг ийм Монголын хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 8 цаг 10 минутаас манай эфир та мэдхүү нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа Жимба. Баярлалаа.